амгалан айлтгая. 2015 он болоод 2016 оны эхний сард эрх зүйн шинжилгээний гол хуулиудыг өргөн барьж улсын хурлаар батлуулсан нь хууль зүйн яам түүний харийн агентлагууд хуулийн байгууллагын ажилтнуудын хувьд чухал ажил байсан гэж онцолж байна. За өнгөрсөн онд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хууль тогтоомжийн зөрчлийн өршөөл үзүүлэх тухай хууль болон захиргааны ерөнхий хууль, эрүүгийн хуулийн шинжилсэн найруулга зэрэг 12 хууль батлагдсан бол улсын хурлын ээлж төс чуулганаар эрүүгийн хэрэг шалганд шийдвэрлэх тухай хуулийн төслийн шинжилсэн найруулга, хууль сахиулах тухай, за шийдвэр гүйцэтгэх тухай, цагдаагийн албаны тухай, прокурорын байгууллагын тухай, за мөн арбитрийн тухай хуулиудыг шинжилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэхээр өргөн бариад байгаа юм байна. Зэрэг хуучин цэргийн байгууллага дотор байсан улс төр соёл хүмүүжлийн ажил гэж одоо энэ бол командлын хүчин орлогчийн хэмжээний хүн хариуцдаг маш их чухал юм ажил байсан. Сүүлийн жилүүдэд орхигдуулсан нэр төдий юм алба болсон сүүлийн үед энэ албыг бид нэр буцаж дахиж одоо ач холбогдол өгж сэргээх алба хайж байгаа дайчид офицерын бүрэлдэхүүн ангид байгаа энгийн ажилчдаас эхлээд энэ хүмүүсийн ахуй амьдрал, сэтгэл санаа, эрүүл мэнд олон зүйлд нь анхаарал тавьдаг, тусалдаг, дэмждэг, судалдаг, асуудал олгож тавьдаг ийм одоо нэлээд нөлөө өгөх хүчрхэг байгууллага болох ийм одоо зорилтыг бол хэдийн цэргийн хувьд бол бид нар одоо тавьж байгаа юм аа. Эрх зүйн шинжилгээг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор хууль сахиулахын их сургууль болон хуулийн бусад сургуулиудын сургалтын хөтөлбөр агуулга, арга барилыг шинжилж байна. За бүтээн байгуулалтын хүрээнд Монгол Улсын архив түүхэндээ анх удаа олон улсын жижигт нийцсэн зориултын байртай болсон байна. За тус газрын хуучин байранд тахрын ерхий газрыг нүүлгэн оруулж байрны асуудлыг бүрэн шийдвэрлэжээ. За мөн шүүхэн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 120 ортой нэгдсэн эмнэлгийн барилгын ажил дуусч 3 дугаар сард ашиглалтанд орохоор зэхэд байна.